Цонх гэд нэг тийм нэвтрүүлэг хийх гэж дөнгөж эхлэж байсан маань одоогоос 20 жилийн өмнө. Нэг үгээр 25 дугаар сувг телевиз дөнгөж байгуулагдаад хөл дээрээ тэнцэн ядаж байсан гэхүү. Тэнцэж байсан гэхүү нэг тиймэрхүү цаг үе. Тэр телевиз нийгмийн амьдрал, улс төр ер нь бүхий л зүйлийг шинээр харах гэж шалгажчихсан нэг үгээр хэлэхэд болж байна, сайхан байна гэдэг үгийг сорж ард түмний үгийг төр засаг төргөх гэж хичээж зүтгэж зарим нь таашаан, зарим нь түншиж байсан нэг тийм цагаа. Монгол ардын нам ардчилсан нам хоёр ачтаач үзэлцэж манан болох цаг арайч болоогүй хор богинорч байсан гэхүү нэг тиймэрхүү цаг үе. Харин телевиз гэвэл нэг чигийн Монгол телевиз, Улаанбаатар телевизээс өөр 25-тай ачтаач үзчих телевиз байсан ч биш дээ. Хувийн тэр тусмаа чөлөөт ардчилсан гэдэг уриатай гэхүүдээ нэг тийм чиг баримжаатай байгуулагдаад энэ Алтайвар хоёр луужин болж ард талд нь галсааж байгаа. За тэгэд бас сүвлэгчд байсан байхаа. Хаянд яг радио FM 107 гэж байсан болохоор ардын эрх гэх сонин цаана агуу балдарч эдэл сэдэж сэтгсэн хэрэг байхаа. Би ч Монголын арай ядаж жилчгсэн улсын хамгийн төгс төхөөрөмжтэй төгс мэрэгжилтэнтэй газар 20 шахам жил болчихсон ном амтан эндэрлээ гэхүүдээ. 25 дугаар сувг телевизийн анх дагчдын нэг энэ хүн өдгөө уран бүтээлч бидний чихнээс хонхуйн суудаг альбны дарга. Харин зарим үзэгчдийн хувьд дэлхийн ээж манай гаригийн залуус хөөрхөн бурмаа сансрын нисгэх жахаа гэд олон сайхан дууны аялгыг зохиосон хөгжим судлаач гэдгээрээ илүү танил болсон хүн. Нуулгүй хэлэхэд түүнийг энэ удаагийн нэвтрүүлгийн зочны судалт арайхийн суулгалаа. Чамгүй зөрүүд дураараа нөхөрдөө энэ хүн. Ерөн түүнд хаанч явсан гэсэн хууль журам гээ чинь үйлчилдэггүй ийм л нэгэн уран бүтээлч үзэгч таны нэгэн цагт хүлээн үздэг байсан олон сайхан нэвтрүүлгүүдийн зохиогч редактораар ажиллаж байж. Би чинь энэ 25 дугаар сувг телевиз байгуулагдахаас нэг жилийн өмнө Жага радио гэж явахтан дууны найруулагч гэдэг ийм альбом дээр анхаарсан. Тэгээ жилийн дараа 25 дугаар телевиз гэж байгуулагдаад тэнд мөн дууны найруулагч гэж орсон доо. Тэгээ 25 дугаар сувг телевиз чинь намайг Алтайварын тэр авахта радиод ажиллаж исэн гэж бодсон юм уу? Дууны найруулагч гэдэг юмар авдгийг. Тэгээ яха бүлтний ард суучаал миксер төлөхөд нэг хэдэн доо явуулдаг л вайс. Нэг удаа нэг нэвтрүүлгийн текст бичээд нэг нэвтрүүлгээр хөө маралдаад хийсэн чинь Алтайгаа таалагдсан байлгүй. Та чи юм бичдэг юм шүү дээ гэж. Би тэгээ чи одоо хаашаа би чинь 10 хэдэн жил Монголын радиод ажилласан. Тэгвэл таныг ерөөсөө редактор болгоно та нэвтрүүлэг гэж. Тэгээд дууны найруулагчаасаа редактор болж байгаа юм. Ухаанда шата хийж байгаа юм байна. Тэгээд яг өөрт ойрхоноор нэг дэлхийн хүмүүс гэдэг дэлхийн сонгоод өгч байна тухайн нэвтрүүлэг хийж байлаа. $24 триллиуди фуга хэмээгч 48 зохиолтой 2 бот гаргасан нь Баахын хүүхдүүд үе залгамжлсан хөгжмийн зохиолч Кристиан Баах, Эммануэль Баах нараас хол харайж манай зууны хүртэл туслаа. Баахын бүтээлийн чамсаа шалгасан 300. Тэгээ бас шууд нийгмийн сэдвээр орж чадахгүй. Эхлээд би орлог бол ертөнцийг харах цонх гэж. Орлогын амьдралын талаар харсан бодсноо тэр цонхороо хэлдэг юм.
온 예루도 나 죽어래 죽어래. 여기서 스테이. 안들다 Тэгээ явандаа яхав тэгээд нийгмийн юм асуудал орсолдоо орхоос ч өөр арга байгаагүй. Ганц сайхан надад намрын ажилд орно ч гэлөө дээрээс нэг юм хилээдч байлоо, тогтоогоодч байлоо. Ямар ч л гэсэн захирал ухааны юм яриад байсан санагднаа. Хотлаач байж мэднэ. Олон төлөөлөгч ирээд ажил хийлгэхгүй гэж яриад л социализмын үед кино хийж байсан. Одоо бол түшээд ирээд л байл кино хийх болчихсон шиг. Бид ч нэг дараал төгсөд байх болсон юм аа гэж бодож үзлээ. 1999 он Дэлхийн хөгжмийн гол жонгийн нэрээр нэрлэгдсэн нэвтрүүлэг 25-ын үзэгчдэд хүрлээ. Манайзар дахиад л хөгжмөлөөгөө эргэжчихсэн хэрэг. Энэ нэвтрүүлэг хөгжим урлагийн холбогдлолтой урлагийн хүмүүсийг оролцуулдаг нэвтрүүлгийн нэр нь Камертон. Манай л хөгжмийн одоо ахмад үе байгаа байхгүй тэр хүмүүсийн тухай дурсамж нэвтрүүлэг байгаатай нь бол яг хоёрын дурсамж хөөрөх. Байхгүйгийн тухай өөрийнхөө мэдхийг одоо өгүүлж нийт төрөх гэсэн ийм зорилготой Камертон нэвтрүүлэг хийсэн юм. Хөгжимчин байх гэдэг хөндлөнгөөс харахад нэг л их сайхан цэнгэл жаргал эдэлсэн эдлүүлсэн харагддаг. Нэг гэр бүлийн 3-ын зам нэг, 2 багийн зам бас нэг, хөгжим бүжгийн коллеж. Нэг нь ятгах сурч, нөгөө нь лимбитнэ. Сургуулаа төгсөөд аавынхаа удирдлаганд ээжтэйгээ зэрэгчд суугаад хөгжимдөгч юм билүү. Одоогор бол мөрөөдөл нь тэр баха. Ер нь манай хөгжүүлч надаа зөөр баялагт үтсээр байгаад сонголтоор хөгжүүлсэн л дөө. Ер нь охин ч гэсэн одоо хөгжүүлснээр тэр чигээрээ баялагт концерт болоо. Манай багч одоо бүр жоохносоо одоо хөлд орсноос эхлээд зөөр баялагт дандаа үзсэн. Ер нь чиглэлсэн. Саасрын жижигчин найруулагч болоогүй бол сайн шилийн сайн болох бай. Бүх ард түмний урлагийн анх дугаар их наадмын найруулагчид тэмэлгэж чад. Их наадам гэж онгоцны утаагаар тэнгэр төвчнө гэж хүн айлгаж байсан нэрээ. Өө эсвэл дархан хүнтэй. Тэгээ дархан нутгата одоо нутгийн одоо ганц хүнд үлдүр нөөс юм биш дархан гэдэг чинь тэр үе өхөлөмөнд хийдэг одоо төмөрөөр хийдэг бүх зүйлийг хийдэг. Тэр цагт түүний төрөвсөн өөрийн туяа арман төвлөгдөн гарч тэр цагийн тэмдэглэлийг дэвтрийг зохиж оюутан насны сэтгэлээр бичсэн анхны сэтгэлийг дожлоод бас ийм буюу 1961 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Монгол улсын их сургуулийн 170 дугаар оройнд Бээринцэнтэй уулзалт хийв. Тэгжэл лалтаач нэг өдөр додоод тааширын залуудаа нэг тийм стилагэрхэн аягүй хүн байсан үгүй юу? Таны үеийнхэн гэсэн нэг сони юм ярьдаг. Тэг стилаг шатах юу вэ? Тэр үед чинь нэг джинс өмд хавар байсан. Би тэгээд нэг джинс өмд додоод өмсчихдээ. Тэгээд ягаад ч юм хувцалтанд анхаардаг байсан юм дэг. Тэгээд нэг гитар тоглолцдог юм. Тэр стилаг гэж харсан юм уу? Стилаг чирс орсуудын л гаргаж ирсэн стил гэдэг үгнээс л гаргаж ирсэн. Нэг хэв загвар доор агчлал юм байл үү. Тэгээ тийм нэвтрүүлэг хийгээч гэдэг. Тэгээд би өөрийнхөө үеийнхэн үерхэж явсан улсуудыг за энэ тийм байж магадгүй содон байж магадгүй энэ сонин хуцлаад байдгийн. Энэ бас нэг имиж юм даад байгаа бол. Имиж тийм гэдэг хэдэн улсуудын тухай сони улсуудыг л төвөрлөж тийм нэвтрүүлэг хийх санаатай хийсэн юм а. Тэгээд тэр нэвтрүүлэг
явсан. Ая анд минь чи хаалгын минь тогшоо. Миний настуудад 68. Тэгвэл ямар ч гэсэн амьд явал алтан аягаас сууд юм байна да. Би ойлгож байна. Тэгээд одоо уусаж болж. Энэ дээр 50 байж болохгүй. Ишээ надад чадал байна, хүч байна. Би шиг та нартай сайхан байс биш ч гэнэ. Би хамт чадна. Наслах тусмаа сэтгэл зөөлөрч бусдын гмиг уучлах болоо. Ая анд минь чи хаалгын минь тогшооч. Ая анд минь чи хаалгын минь тогшооч. Сонин улсууд их орсон. Яг тэр хувь хүнийг ийм сонирхлын дагуулаад хийс нэвтрүүлгүүд. Сонин донжтой улсуудын амьдрал ах бай. Тиймэр нэвтрүүлгээс анхны нэвтрүүлэг нь бол нөгөө дуучин хорлоотын төмөрийн тухай байсан. Тэгээд төмөр маань амьд байгааг болох тэр нэлээд хийсвэрлэж хийсэн ийм нэвтрүүлэг бий. Хамгийн анхны нэвтрүүлгийг би төмөрөөр хийсний дараагаар төмөн жаргалаар нэг стилийг нэвтрүүлэг хийсэн. Тэр төмөн жаргал бол ус өрхий хөгжмийн зохиолч олон жил явдсан. Тэгээд хөөрхийг хятад ирлиз гэдэг нэг жоохон авчижсэн юм яасан. Тэгээд тэрэндээ жоохон гондоохоо явдаг. Миний бүтээлийг одоо ер нь дарагдуулж байна гэсэн иймэрхүү яриатай тийм явдаг юм байсан. Үнэндээ үл их сайн бүтээлтэй. Дорлын вальс гэдэг алдартай вальс. Тэгэл манай нутгийн хавар гэж сайхан дуу тэр бичсэн тийм хөгжмийн зохиолч л ба. Тэгээд би энэ хүний тэр гондоохон сэтгэлийг яаж гаргах вэ гэж бодож байгаад ерөөсөө л нэг гадаа зураг аваад тэр аккордеон тоглодог. Тэгээ автобусны буудлын дээр би суулгаж аккордеоныг тоглуулад тэгээд төмөн жаргал тэнд гудамжны хөгжимч маягаар хөгжим тоглож байгаа. Энэ сайхан нэг дотрын би харуулъя гэж нэг тиймэрхүү юм сэжижсэн. Энэ хүний талаар л гондоо. Одоо ер нь тэгээд стиляга нэвтрүүлгүүд гэж бодох тэр зэрэг миний тэр стиляга нэвтрүүлэгт орж исэн хүмүүс одоо бурхан болжээ. Тэрэнд л их харамсаж явдгийг, дорсож явдгийг. Миний настуудад 68. Тэгвэл ямар ч гэсэн амьд явал алтан аягаас сууд юм байна да. Би ойлгож байна. Тэгээд одоо уусаж болж. Энэ дээр 50 байж болохгүй. Ишээ надад чадал байна, хүч байна. Би шиг та нартай сайхан байс биш ч гэнэ. Би хамт чадна. Ая анд минь чи хаалгын минь тогшооч. Сүүлийн одоо бацаануудаас гэх юм бол гой шижиж чаасан болсон бат гитар чинь тэрж орж илээ. Гомой жаргал сайхан гэдэг нь одоо улсын филармонд хөгжимчин байсан гобой тоглодог. Тэгээд улсын филармон гэдэг чинь тэр үед бол яруу тунгалаг симфони найрлаг хөгжим гэж хэлсэн л да. Одоо нагш филармон гэж байгаагүй. Тэрний гобой хөгжимчин. Тэнд чинь энэ эстрадын талын хөгжим рүү нэлээд
гобоогоороод хошуураад орчих гээд байдаг. Сонгодог юмнасаа халиад байдаг. Тийм залуу нь бол жаргал сайхан байсан юм. Тэгээд жаргал сайхан залуудаа ихтэй гэж юм. Ерөөсөө тэр алхаа гიშгэ өмссөн хувцс ихтэй гэж юм. Үнэхээр л стилэга байсан. Залуудаа нэг хэсэг тоглож үзсэн. Хоёрын янзын дэгж ингээд уг нь сонин. Дахиалын төлөв эргүүлсэн нэг хэсэг. Шүгэр харынхан гээд нөгөө хэсэг өрсөлдөнө. Шүгэр харынхан хүүхнүүдийн бүжигт өрхтаа хэл ясарх уу. Харин дахиалынхан бол урд нь очоод 16 гişгэх нь албай. Бүжиглж байхад нь алган дээр нь үлсний арчуур өөхөстэй. Чигшийн уруунд нь уцсны үлгүүрийн зис байж үлгөөтэй. Гарын айс хөгжмийн хэмжээгээр санжханжээ байдагс. Баядаа. Славянский танец гэдэг яг нэг үү. Тэр нэг тоглож явахгүй юу? Тэгсэн чинь нэг муурч гэх хачин нэг дугаарж явчихсан. Тэгсэн чинь нөгөө тибран швац манер дорн зогсоогоо ирдэг. Тэгэл өдөө гайхчихлаа. Тэгсэн чинь тэр тибран швац манер мяу мяу. Инхэгийн хувьд бол би санаандг очирлаар нэг хар бирэтэн малгаал талгаа дээрээ тавьчаал тэрнээс эрдээс алдгүй бараг энэ гэртээ энэ бирэттэй байдаг байх шиг өссөн шиг юм бодогдоод ер нь энэ хийгэрж яваад бас тэр нэвтрүүлгийнхээ жанр руу оруулаад юм хийвэл сонирн болж магадгүй гэж бод сурвалжилсан юм аа. Өөрөө одсон хүүд уйлдаггүй гэдэг үлгэрийн амьд гэрчи болж байгаа юм. Аавынхаа хойчиг салхамжилнаа гэж оргилж буцалж явсан 30 гаруй жилийг циркийн манеж гэгчийн дугуй дотор шир зан өнгөрөөсөн эрхэндээ алиалагчинхэ гэдэг чинь тэр хойно хайрлсан нэр. Аав маань алиа данцсан нэрээр урд маань гიშгчихэд овгооч мартчихсан явсан цагтаа би тэгэхэд дөнгөн данган сандлан ихэ нэцүүлж байсан. Хожим нь харин данзангийн ихэг болсон. Олон номерт оролцоод сандлаас халиад явчихсан болол тэр шүү дээ. Данзан гэдэг нэр чинь баг алиалагч гэсэн үг болчихсон болохоор алиалагчинхэ гэсэнтэй утга нэг байлаа да. Тэгэхээр дотоогон групп гэж гай байгаагүй бол өнөөдөр хинч байх юм билээ хэн мэдв. Би бол яг одоо нэг 10 жил нэг биеийн байдал мэрэгжлийн талын өвчин тусаад нэг яхан гацигдaltaй. Гэтэ яг нэг сүйд болтлоо ойч юмсан юм алга. Гэтэ би хаавууд бол одоо ер нь явандаа гайгүй болж байна. Сайн яхан өвдсөн. Гэтэ яг ер нь цаашдаа би эдгээрээд босоод ирвэл бас нэг өөрийнхөө уран бүтээлийг дахиад нэг хийгээд үтгэсэн. Дахиад нэг одоо алиалагч хийгээд үтгэсэн гэж бодох юм. Хөлөөний гайгүй болчихвол миний хөлөнд апресс хийнэ гэж байгаа. Яваас гүйдэг болчих юм бол нэг менежердаа нэг 60 жилээр ороод задаг талчих гэж бодоод байгаа шүү дээ. Алиалагчаа гэж насан туршдаа хүнд инээд бэлгэлчихэд адаг сүлд нь ачаагаа даахгүй уумаж сөхөрж явах хэвээр хой тавилан юм бахаад. Хүмүүсээ бета нартаа инээд бэлгэлнэ. Тэгэд нэг шинжилээр би харин энэ стиляг удаан тэр Чингис гэдэг баанд бөөнд нэг цуглуулд нэг шинжилгээний нэвтрүүлэг хийсэн. Уран бүтээлээс энэ хамгийн ойр юм л зүгээр хариманд явж ирсэн байхгүй юу? Намраараас холдсон гэгэм багын өдрөө дурслаа. Наслах тусмаа сэтгэл зөөлөрч бусдын гмиг уучлах боллоо. Аяа анд минь чи хаалгын минь тогшооч. Аяа анд минь чи хаалгын минь тогшооч.
аяа тавлан гонгийн бараа цэжнэ зүсэрнэ марин хорен зөөлөн ихшээ миний зүрхийг ардан уянгална өдөр өдрөө надаас холдох гинэн цайлганасаа дурслаа өцөг тусмаа улам нэлхэж сэтгэл гэдэг эмзэг боллоо аяа анд минь чи хаалгын минь тогшооч аяа анд минь чи хаалгын минь тогшооч зүгээр яг төрсөгчийн тухай нэвтрүүлэг хийнэ гэдэг бол хөвгний хувьд бол хэцүү. Тийм учраас би тэр нэвтрүүлгэнд ямарваа нэгэн текст хийх юм уу тийм ерөөсөн нэг харалтаагүй. Маягүй. Энэ нэрийг түнд төрсөн өдрийн бэлэгдэж өгсөн гин. Тэр өдөр нь 1925 оны 5 дугаар сарын 1 байжээ. Тэгээд хүн ихчээр нэвтрүүлэг хийлээ гэж хэлэх л байх. Манай ихч бүтээлтэй юм чинь би хийхэд яадаг гэж би тэрэнд бол зэрэгтэй янз бүрийн бодоагүй. Яг тэгвэл манай ихчийн зохиосоо хідэн дуунууд тэгээд Монголын хөгжмийг соёлыг хөгжүүлэхэд Монголын хөгжмийн зохиолчтой холбоо гэдгийг анх байгуулахад зүтгэжсэн зүтгэл энэ бүхнийг бодоод манай ихч бол үнэхээр л ард түмэндээ Маягаа гэд нэрлүүлсэн тэр чигээр Маягаа байг гэж бодоод тэр нэвтрүүлэг хийсэн юм аа. Тэгээд тэр үед гомбо гэж нэхавьяастай баян гомб ч гэдэг байсан байгаа да бас тэнд оролцож тэдний ажлыг хийлцдэг байсан. Гомб маань өөр газар шилжих болоод тэгээд намайг одоо энэ хөгжмийн зохиолчдын холбоог зохион байгуулах товчоонд ажиллаач гэсэн. Тэгээд намайг авсан. Тэгээд яхад ганц оронтойтой тийм байгууллага бий болоод одоо хуучин филармоны байранд нэг сайхан том тасалгаа заал өгөөд тэрний намхай цэрэнгүй маань гоё тагчуулаад тэгээд одоо соёлын яамнаас намайг өрх тусгаарлаж Монголын хөгжмийн зохиолчдын холбоог зохион байгуулах товчоо гэдэг тийм шинэ байгууллага бий болсон. Энэ дээр бол манай зөвлөлтийн хөгжмийн зохиолчдын холбоо маш их тусалсан. Зөвлөлтийн их зохиолч Хренников, Хачтрянгой эдгээр бол одоо их тусалсан. Тэгээд тэгвэл тэр хуурнаас ихсүүлээд нот одоо хэвлэх машин хүртэл Маягаа ингээд хөгжмөнтэй холбогдож манай хөгжмийн нэр зохиолч эмэгтэйчүүдийн анхдагчийн нэг болжээ. Монголын радиод хийж ирсэн тэмцэл ялалтын дуун гэдэг нэвтрүүлэг чинь миний сэтгэлээс гардггүй маа. Тэгээд энэ орчин үед дуулагдаад байгаа дуунуудыг яг хөө судлаачнуудаар л харж байгаа юм л да. Нэг л бивинэ дуурайсан ч юм нэг л тийм миний хийж ирсэн, ярьж ирсэн, уулзж ирсэн тэр хүмүүсийн дууны энэ чинэнд нэг л хөрөхгүй санагдаад. Тэгээд би энэ хүмүүсүүдийн дуунуудыг нэвтрүүлэг болгоод дуу төрсөн дөх нэвтрүүлэг хийгээд. Дараа нь энэ хүмүүс тэр маань явж хамгийн сүүлд энэ нэг 20 дугаар зууны дуунууд гэдэг нэг тийм төсөл болоод авиратагаа нийлж хийсэн. Тоглолт хийдэг болоод. Тэнийг үндсэндээ радио телевизэд ажилласан ажлаа бүхэлд нь дүгнжиж байгаа мод гэж бодоод боддгоо шүү дээ.